Entertainment-аар боловсрол олгох хөтөлбөр. Нөгч. Утас авах үнэхээр амархан болсон байж тээ. Ухаалаг үтсийг Mobicom-оос. Консунитай хамтдаа тоглоцгоё. Консуни эмчийн чагнууртай цүнх. Боловсрол телевиз All Free Media International-ийн албан ёсны нэртэйгээр үзүүлж байна. Ерөнхий ивент төгч Сүү хувьцаат компани. Ерөнхий ивент төгч Vita Grip. Ивент төгч Өгөөж Чихэр Бов. Хамтран ажиллагч Ленцэгмэн. Мөнгөтэй зочин. Энэ бол танаа гэрт зочлох цорын ганц шоу. Ганцхан асуултанд хариулснаар та нэвтрүүлэгт оролцох эрхтэй болно. Харин та үргэлжлүүлэн тоглож 10 асуултанд хариулбал танд 2 сая төгрөг өгнө. Ялагч болохын тулд та гэрээхийн тухай сайн мэддэг байх ёстой. Хөршөөсөө асуусан ч болно. Харин хариулж чадахгүй бол би мөнгө аваад дараагийн аль руу явна. Надтай тоглоход бэлэн үү? Эхэлцгээе. За удахгүй хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болно. Энэ манай үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Тэмүүжин өрлөгт гэдэг хүүхдүүд сурдаг цэргийн сургууль байгаа. Энэ сургуулиуд манай ирээдүйн цэцэд хүчний олсон хүчүүдийг бэлтгэдэг ийм сургууль байгаа. Хөөрхөн андаа жоохон зэрэг хүүхдүүд байгаа. За амрыг Тэмүүжин өрлөг сургууль руу орчихсон. Яаж авдаг вэ? Ямар хэмжээ сургууль? Тийм одоо хүүхдийн баярыг тохиолдуулаад тэгээд хүүхдэд очин Тэмүүжин өрлөг сургуультай хүүхдүүдийг бас ингээд чөлөө цагаар зөв хүүхдийн эрхийн өдөр тийм ээ. Хэдийгээр бас одоо цэргийн сургууль гэсэн бас нэг их хүүхдийн эрхийн өдөр юм чинь нэг удаа хамгаалж чөлөө цаг нь бас сонирхолтой өдөр өнгөрөө гэж бодсон. За тийм düşün авсан гэж байна тий. За баярлалаа. За амрыг. Сайн бацгаана. Сайхан тусч гэнэ үү? Чи сургууль өндөр үү? Өндөр. Та нар манай нэслэгт орцгоо. Орцоо чадах уу? Тийм үү. Хангадын цагаан тухай хэдэн үсгтэй дүү те? 26. За ингээд хараа 50,000 төгрөг авчихсан. За хамгийн дөрөв орон байгаа юм танд үү. Хин бижээ нанди. За нанди. Итэ та нар бүгдээрээ хийсэ. За ингээд нэгэнд орохоор утсан юм чи ингээд дотгошоо орж агаад бүгдээрээ гоё өшөө дотн танилцаад тэгээд тогтоомоо яваа. За орох уу? За. За, энэ ингээд танаа ангиу. Одоо энэ чинь хуваадаг шүү дээ, тий? 4 бэ, 5 гээ танах шиг яг ямар нэртэй ялгагддээ? А, Б гэх нэмтүүд 2 гэвтэй А. Үндэсний бичгийн кандидат тийм байна. Монгол хэл бичгийн кандидат шүү дээ, тий? Та нар ингээд жишээл ингээд цэргийн сургууль болохоор ингээд заримдаа ингээд юу яадаг шүү дээ? Төргөн авдаг шүү дээ. Тэгдэггүй. Нэг хичээл төсний дараа хоох нэрийг 2 гэд гараад өдрийг ихтгэх юм. Хэдэн цагаас өглөө хэдэн цаг шил эхэлж байна? 8:30 орой эхэлж. Нэгтгэл заавал 7:30 өдөр болгон тий. За бүгдээр тэгвэл энэ ангид чинь нэг газар суугаад тогтоомоо явуулах уу? Сэргэлээ хэдгээр ангид ээ? 7. За 8 дугаар анги. Бид 3 нэг анги. Тэгээ та нар өөр ингэж яагаад гадаа бөөнөрөө байж ирсэн? Таньдаг би нэгээ тэгээд таньдаг болох нь яриад юм ярьж байсан. Тий. Мөнгөтэй зочин нэвтрүүлгийг Батлан хамгаалах үндэсний их сургуулийн Тэмүүжин өрлөг сургуулийн ийм хөөрхөн сэргэлэн одоо сурагчтай маань нэвтрүүлэгт орж яг бэлэн байлт ингээ бүгдээрээ сууж байна. Бүгдээрээ бие биендээ амжилт хүсье. Та нар мөнгөтэй зочин гэр нь харж байсан тийм ээ? Дөрмийн мэдхүү? Мэднэ. Хин сайн мэдхүү? Эхний 4 асуулт болохоор хөнгөвтөр асуулт, 5 дахь асуулт болохоор гэр асуулт, дараагийн 4 нь болохоор
хүндэвтэр асуулт. Тэгээд 2 боломж өгдөг. Нэг удаа алдаж болно. Дараагийн удаа хөшөөс асууж болдог. За, мундаг тайлбарлалаа шүү дээ. Манай үзэгчтэй ойлгосон байх. Багийн ардчийг бүгдээр хинээр сонгох уу? Нандин. За, Нандин Эрднийг багийн ардч болсон баяр хүргэе. За, ихний асуулт. Үеэл гэж хэм бэ? Чангаар да. Аав ээжийнх нь ах юм уу дүүгийнх нь хүүхэд. За, зөв хариултыг багийн ардч. Нандин хариуллаа. Аав юм уу эсвэл ээжийнх нь төрсөн ахыг ч юм уу дүүгийнх нь хүүхдийг нь Төрсөн ах ч юм уу дүүгийн нь хүүхдүүдийг үеэлгүүд үзэрнэ. Баяр хүргэе. 50,000 төгрөг. Яа, за ихний мөнгө. Ихний одоо шагналаа маш амжилттай. Хариу 50,000 төгрөг. Хоёр дахь асуулт. За энэ дэлхий дээр хамгийн том сүүн дижилтэй амьтан юу вэ? Халим штэ ой. Цагаан илүү. Халим мөн штэ. За халим. Болчихно. Халим баяр хүргэе. Бүр хамгийн урт нь 35 м хүртэл тийм урт байдаг юм байна. Гурав дахь асуулт. За хүүхдээ нэг хэр үздэг үү? Үздэг. Хүүхд наснд өөр юу гэх? За сарыг хулгайлах төлөлгөө хүүхдийн киноны ганц нүдтэй миньоныг хэн гэж нэрлэдэг вэ? Макс. Үгүй. Окей, нэг айгуу жижиг яагаад тийм энэ дэр нэг хэлсэн. Окей, нэг нүдтэй нэг айгуу жижиг юм бамбар тийм. А биш тэр чинь биш. Гитар өрж нэг нүдтэй ш. Харин тийм. Тэр чинь хэлээ. Гол дүрийн хэдэн миньон үдгийг? Өндөр нам. Тэгээд боб дүү. Тэгээд нэг боб амар. Би нэг амар өөр хэлээд юу гэдэг. Стюарт. Гурван гол дүр. Ганц нүдтэй миньоны нэр? Стюарт. За багийн ардч Стюарт гэж хэлсэн. Хариултыг авлаа. Ганц нүдтэй миньон бол Стюарт гинэ. За баярлалаа. Ямар мундаг юм бэ? Стюарт, Боб, Кевин. Кевин. Хин Макс гэдсэн бэ? За дөрөв дахь асуулт. За маш амархан асуулт. Зөв хариулвал 200,000 төгрөгтэй болно. 7 дугаар ангийн биологийн номны хавцсан дээр ямар амьтны зураг байдаг вэ? Морины зураг. Хулан байдаг. Тах байд юм аа, тах байд. Юу тах биш, би тах биш. Тэр борогт ингээ хулан шиг бууж байгаа. Тэгээ манайхад нэг мөр санаж байгаа үстэй. ногоо хацтай юуны зураг байдаг. Мөр юм хулан бил үү лээ. Хулноо тахив. Сэргэлэн сайн гэж байгаа. Юуны зураг байдаг нэ? Тэгээ хулан хоёр айлын. Яагаад нэг юм өснө? Тах байдаг. Хулан 7 дугаар ангийн биологийн номны хавцны зураг дээр хулангийн зураг байдаг. За хариултыг авлаа. Монгол тахын зураг байдаг юм байна. Би тахгээ орилсон шүү дээ уг нь бол. Манай даштан бол тах гэж маш олон хэлсэн. Өшөө хоорондоо цаа ярилцах байлаа. За яг вэ гэхдээ нэг асуулт нэг боломж алдсан. Гэрийн асуулт хэлчихье. За коридорт нэг хүүхдүүдийн тоглож байгаа зураг байгаа. Тэнд хідэн хүүхдийн зураг дүрссэн байдаг вэ? Хэд юм бэ? 3 арай цөөхөн биш үү? Манай сэргэлэн хүү бол 4 юм уу 5 гэж байна. Даштан 3 юм уу 4 гэж байна. 4 юм уу 5 л байгаа. 4 юм уу 5? 2 юм уу 3? 2 юм уу 3? Ясаар 3 юм уу 5? 3 юм уу 5? Одоо миний бодлоор одоо ингээд хийж чадсан хамгийн их тавхацж байгаа нэг тоо бол байж тээ. Манай анги яг хуучин гадаа байдаг байсан зураг байсан юм аа. 4 шиг л санагдаад ах юм. 4. За 4 мөн Хамгийн их тавцсан тоо хэд вэ? За хамгийн сүүлийн хариултыг багийн анхлагч хариуллаа. 4. За хариултыг авсан. Одоо бүгдээрээ гарч салгана. За энэ хашааны гадаа хэдэн хүүхдтэй? 4. Хаснаа. Одоо ангийнхаа хүүхдтэй багийнхаа хүүхдтэй хэлж байгаа. За шалгаж үтсэн юу болсон бэ? Харцаа 300,000 төгрөг авсан явж шүү дээ. Хүний биеинд байдаг хамгийн жижиг яс. Юу вэ? Заавал дээр. Ирүүн чихний л. чихний яс гэхгүй наа бүр чихний. Амуугаас. Чи юу шүү дээ? Шүд чи яс. Шүд юм шүү. За манай даштан бол түрүү ёстой ганцаараа тах гэж хэлсэн шүү дээ. Мондог байсан. Тийм учраас даштныхаа үгийг бол сайн сонсоход ерөөсөө буруудахгүй шүү. Миний шүд миний хорооны яснаа жижиг. Боломжтой зэшгэлдээ. Боломж ашиглаж болно. За энэ хэрвээ харж чадахгүй би мөнгө аваад яваад.
Одоо тийм болцсон шүү дээ. Боломжоо ашиглая. За боломжоо ашиглах уу? Хөршийн холбоо. За сайн байна уу? Сайн бацгаана уу хүмүүс? Мөнгөтэй зочин нэвтрүүлэгт орж байгаа танаа сургуулийн баг танаас тусламж авах гээд орж болох уу? За оръё. Хүний биед байдаг хамгийн жижигхэн яс юу юм бэ? Хаана байдаг вэ? Хаана байдаг вэ? За ярилцлаа. Би тусалж болох уу? Болно шүү дээ төрсөн юм зөө. Тийш очиж баг тийш очиж. Сануулах. Авах тийш дөрөв үлсэн дотор байгаа заяа. Дөрөв шин ингээд дэш нь дөрөв мөрөө төрч. За. Дөрөв. Чигэнд дөрөв. За баярлалаа үүдээ. Баярлалаа багшаа. За та нар санал нэг байна уу? Санал нэг байна. Өөрөөр хэлбэл хүний бие дотор хамгийн жижиг яс бол чихний Дөрөв юм аа. дөрөв юм аа. Баярлалаа. Дөрөв. Ах нартаа баярлах ёстой. Дунд чихний дөрөв яс. Хамгийн эхлээд дашнам чих гэж хэлсэн. 7 дахь асуулт. Эвт дөрвөн амьтан өдөрт гардаг модыг хэн анх тарьсан бэ? Тагта. Нөө нисэж орж байхдаа үрийн унгайцдаг. Мөн үү? За тагта. Тэгээ дараа нь туулаа олдог. Туулаа сармагчин. За. Сармагчин заа. За 7 дахь асуултаа маш амжилттай баярлалаа. Маш сайн байна, тумбаш гэдэг нэрлэдэг. Одоо 8 дахь асуулт. Дөрвөн том далайг нэрлэнэ үү? Ландын далай. Номхон далай. Номхон далай. Энэ тхигийн далай. Хойд мөсөн далай. Хойд мөн үү? Мөн. Газрын зургад хойд мөсөн далай гэж хэлсэн. Хариултыг багийн ахлагч Нандаа хариулна. Атлантын далай, Энтхэгийн далай, хойд мөсөн далай, номхон далай. Яаран сандран багийн ахлагч шууд хариултаа хэлсэн жоох харамсалтай юм боллоо. Атлантын далай, Энтхэгийн далай, номхон далай, хойд мөсөн далай гэж хэлчихлээ шүү дээ, тийм ээ? Баярлалаа. Би сэтгэл зүгүүлсэн жоохон тавилж байгаа. Тэдэг билүү гэж бодчихсон. Хоёр асуулт үдтэй. Дархан цаацт Богд хаан уулын хамгийн өндөр цэгийг нэрлэнэ үү? Энэ бол маш амархан асуулт. Өөрөөр хэлбэл богдуудын орой. Эцэн богдчихлоо. Сэгсэр богдоо. Сэгс цагаан богдоо. Сэгс цагаан богдлоо. Мөн үгүй шүү. Уул нь бол нэг хүмүүс бүгд мэддэг. Цагаан богдоо. За өөр хувилбар байна уу? Өөр байхгүй. Зүгээр би богдоо хаан богд гэж байна. За энэ дээр л Тогтуу. За цамд хувилбар байхгүй юу? Хариултыг багийн ахлагч Ландын Эрдэнэ хариуллаа. Богд хаан уулын хамгийн өндөр цэгийг юу гэж нэрлэдэг вэ? Сэгс цагаан богд. Сэгс цагаан богд. тий сэгс цагаан богд. Сайхан хотын хөөрхөн хархуу сайн байна уу? Тэнгэр говийн тэмээчин бүсгүй би сайн байна. Тийм үү? Тэгдэг үү? Тэгэхээр бүх байх уу? Тэгж санагдаад муу юм болов. За зөв хариулт бол манай дашнамын маш их төхөөж хийсэн цэцэгүн. Йоо. Би тэр чи юу гэдэг үлээг балаар чамд цэцэн мэдэн хийж өгөө юм байна гэж. Дашнам ихтэй цэцэн гэж хэлсэн. Тэгээ явж яснаа дашнамчин сэгс цагаан богдоо дахиад өөргөө асуултыг асууд буруучихгүй. Цэцэгүнгийг сонсч байсан уу? Сонсч байсан. Бүгдээрээ мэдж байгаа. Тэр байтугай Улаанбаатарчууд бол бүгд мэднэ. Хичээлтэйгээ холцтол доо. Гэхдээ манай Тэмүүжин өөрийн сургуулийн сурагчид маш амжилттай хариулж 9 дугаар асуултандаа хүрлээ. Маш сайн мэдлэгтэй байна, сайн сурдгийн байна. Нэвтрүүлгийн ивэнтгч Хүнсний мандаа ууган үйлдвэр өгөөж чихэр боо. Компани ахигч нарын чинь та нар бүхэн зориулсан энэ гоё бэлэг байна. Баярлаа. Нэрийн бүтээгдэхүүнүүд байна. Нэг өдөр сайхан өнгөрүүч чадав. Дурсамжтай өнгөрөөлөө. Та бүхэнд хичээл сурдаг эх оронч одоо хүмүүжж байгаа энэ сургуультай маш амжилт гаргаасаа гэж хүсэн өрөөж байна. Дахиад ихэд бүгдээрээ ийм цол тэмдэгтэй болцсон мондөг том дараа нар болцсон байгаараа. За ёо. За. Мөнгөтэй зочин дараагийн хүүхдүүд рүүгээ явлаа. За баярлалаа.
Яа, тэр тах гэдэг дээр алдаагүй байсан бол сая сэцэн гэхээр би яг нэг гүн мөн гэдэг нэг сэцэн гүн гэж юу гэдэг хэлээ гэж бодож байхгүй. Та тийгөө би яг сэцэн гэж хэлсэн байхгүй. Тэгэл тий эхлээд сэцэн гэснээр дараа сэцэн болоо явчихсан. Сэцэн онготой сэцэн гэж явцсан. Тэг онготой сэгс цагаан мөн. Сэгсгэр гээл. Сэгсгэр болоод. Үнэний сүнээс гаргаж авсан цэцгийн тос нь таранс тосны агуулмжгүй учраас бүх төрлийн хоолнд нэн тохиромжтой. Үнэний сүний цэцгийн тос. Харшил болон ханиадны үеийн хамар битүүрлийг арилгана. Сезалин чөлөөтэй амьсгалын нууц. Бүх эмийн сангаар. Хит их ажлын ачаалаас болж хүний бие магнийгаа алдснаар стресст орох шалтгаан болдог. Та магнимоныг тогтмол хэрэглэснээр магнийгаа нөхөж стресст бүртгэхгүй. Магнимон стрессгүй амьдрал. Амьдралаас бид олон сайн сайхан зүйлсийг мэдэрдэг. Тэр дундаа баяр хөөр, хайр дурлал, аав ээжийн хайр, анд найзын нөхөрлөл, амжилт бүтээлийн амт гээд олон мэдрэмжүүд бий. Гэхдээ үүн дотор аз жаргалын амт хамгийн сайхан нь. Тэрл танил амтыг өдөр бүр өгөөжийн борцгийг амтлахдаа бид мэдэрдэг. Өгөөжийн борцог өдөр бүр үнэхээр амттай. Арай л үнэтэй маа. Жохон ямдэрчүүл авч. Хүй, лендийн купоноор авал та. Цөм амьдралыг ленд итвчээс. Асаа асуудлаа шийд. Шилжүүлгийн шимтгэл нь арай л өндөр юм аа. Хүүшээ, лендээрээ шилжүүлэлтэй. Шимтгэлгүй шилжүүлгийг ленд итвчээр. Асаа асуудлаа шийд. Яанаха. Бэлэн мөнгө байхгүй юм биш үү? Хүүшээ, лендээрээ шилжүүлэлтэй. Шимтгэлгүй шилжүүлгийг ленд итвчээр. Асаа асуудлаа шийд. Мэдрэмжийн чөлөө Venus Brand. Ланчсид худалдаанд гарлаа. Lidl Ship Hotpot ресторан. Японы номер 1 бүтээгдэхүүн Софи. Шинжлэгдсэн савлгаа худалдаанд гарлаа. Софи. Univision хүүхдийн багц шинээр нэмэгдлээ. Сюрпризтэй хадгалсанчтай мамо хүүхдийн баярыг Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Хүүхэд бүр нээлттэй. Ирсэн хүүхэд бүрийг амттай зармаг ундаагаар угтахаас гадна хүүхэд бүр өөрийн дуртай тоглоомууд дээрээ үнэгээ тоглож, бүлэгрийн матруудаа зураг авах, циркийн үзүүлбэр үзэж, олон төрлийн шагнал суралцаанд оролцож болохоос гадна хадгалсанчтай болж Хонконгийн Диснейленд гэр бүлээрээ ажиллах эрхийг хожих боломжтой. Эхний 500 хүүхэд спорт бэлгтэй шүү. Сайн уу найзуудаа? Бидний уух дуртай боророо ундаа шинжлэгдэн олон төрлийн витаминаар баяжуулсан сахарын агуулмж багтай. Шин дүр төрхтэй боророо ундаа. Хамгийн зугаатай мууч Бебета. Энэ дэлхийн жинхэнэ эзэн нь
хинбэ? Авраг Годзилла юу? Уран толгойд Гидора юу? Их дэлхийг сөөрүүлж мэдэх аимшигт дулаан удахгүй эхлэн 5 дугаар сарын 31-нээс Годзилла Мангасуудын хаан. Minute Maid Punch шин савлгаа. Элбэрэлт ээж инхри өхтөгтөнд баярлуулах хүслийн бэлгийг тань Еврош төлөв дэлгүүр танд санал болгож байна. Бэлэг дагуулсан бэлгийн багцууд 20 хувь хүртэл хямдрлаа. Хайртай бүхэндээ барих хамгийн нандин бэлгийг нарангаас. Таны хүүхдэд тусгайлан зориулсан зохимжтой найрлага бүхий олон төрлийн пикоид. Би пикоидыг сайн мэднэ. Амьдын ба эрдэсвэцүүд таны хүүхдийг амжилтанд хүргэнэ. Чанартай сайн ургамлын тосыг таних амархан. Ер нь тосыг шүүсэн болон шүүгээгүй гэж хоёр ангилдаг. Мэдээж 100% шүүсэн тос нь хүний биед шаардлагагүй зүйлсийг ялган ашигтай шимтжээл амин дэмийг авч үлддэг. Амттай хоол хийхэд хамгийн тохиромжтой төгс бүтээл бол корона. Та тос авахтаа эргэлзэх ямар ч шаардлагагүй. Хамгийн сайн нь корона. Корона 100% шүүсэн тос. 2019 оны Францын Gaudi брендийн хүүхдийн унтлахны зочны өрөөний бүх тавилга 25% хямдрлаа. Өнгөний цоошин тесрэлт дахин давтагшгүй загвар Максимал худлааны төвийн 4-р давхарт уулзцай. Eco and Smart Gaudi. Дөрвөн төрлийн жимсний орцтой, витаминтай чихэр, Ice Big, амттай, амны зугаа. Ихрий бяцхан үрд минь 90 сард өсөж норноход ашигтай бактери агуулсан Probiovision Baby D3 хэрэгтэй. Сахиусны тэнгэрүүдийн эрүүл боожих эхний алхам. Паркинг их урсын баярын хөтөлбөр гайхамшигт 7 хоногт таныг үрж байна. Хөтөлбөр 5 дугаар сарын 29-ноос 6 дугаар сарын 4-ний хүртэл үргэлжлэнэ. Хүүхэд багчуудад зориулсан ид шидийн орон, улаан малгайд хүүхдийн жүжиг, морин хуурын чуулгын концерт, таягт хүүхэлдэйн жүжиг, үнсгэлчин мюзикл, хамтлаг дуучид өдөр бүр тоглож байна. 7 өдөр 7 гайхамшиг үндэсний соёл амралтын хүрээлэн. Minute Maid Punch шин савлгаа. Тэртээ амтэн тижээдэг бол тэднийгээ улам хайрламаар. Хэрэг тижээдэггүй бол тижээмээр санагдтал онцгой сэтгэгдэл төрүүлэх хөгжилтэй инээдтэй киног гэр бүлээрээ үзээрэй. 5 дугаар сарын 31-нээс тижээвэр амттын нууц амьдрал 2. Боророо ундаа шинжлэглээ. Олон төрлийн витаминаар баяжуулсан сахарын агуулмж багтай. Боророо ундаа. Элбэрэлт ээж инхри өхтөгтөнд баярлуулах хүслийн бэлгийг тань Еврош төлөв дэлгүүр танд санал болгож байна. Бэлэг дагуулсан бэлгийн багцууд 20% хүртэл хямдрлаа. Хайртай бүхэндээ барих хамгийн нандин бэлгийг нарангаас. Дөрвөн төрлийн жимсний орцтой, витаминтай чихэр, Ice Big, амттай, амны зугаа. Бигжи зогсохгүй. Big Concert 2019 оны 6 дугаар сарын 7-нд төв зингэлдэх хүрээлэнд тасалбарыг Ticket Segment 1900 1800-аас Эцхөрийг хайрсан хамгийн сайн хүрээтэй мами бака. KFC Taco Bell зориулсан тако. Мэдрэмжийн чөлөө Venus Brand. Ерөнхий ивент төгч сүү хувьцат компани. Ерөнхий ивент төгч Vita Grip. Ивент төгч өгөөж чихэр бов. Сайн бацаана өгдөөтэй. Танай чинь 48 дугаар сургууль тий. Хэдгээр өнгөө? 7 дугаар ангиасан. Энэ хүүхдүүд байна уу? Бага хаа. Ороод үзэх үү тий. Цаасан байна өгдөөтэй. Хэдэн цоо. Ян таа суудаг үжиг мөнгөтэй зочин хэвгүй та нарыг оруулах юм. Болох уу? Болно шүү дээ. Та хоёр жижигүр үү тий? Тий. Хоёр орж болох юм уу? Болно шүү дээ. Тэгээд энэ чинь зогссон. Манай бүс зурагчтай. Тийм үү? Та энэ дээр хүүхдүүд байгаа юу? Манай нөгөө энэ хүүхдүүд байгаа. А тэдэртээ нийлээд орё гэж үү? Аха. Манай эцэд байгаа. Надлынгийн өмнөх чирийг юу гэж хэлдэг үү? Надлынгийн өмнөх чирийг. Тийм.
Урсан мөн үү? Баярлалаа. За та нэрэнд орё ирсэн чи тий. Тэгээ хэдэн хүүхд вэ? Ингээ болч одоо ингээд орно шүү дээ. Орсох уу? Хин гэдэг нь нэрийг Ганч Жаннор. Жаннор ганц хүүхд дээ шүү дээ. Орондоо хүүхд тусахгүй юм. Одоо байгаа. Орондоо. Яа. Тийм бэ. Хана жижигрэнгийн мөн үү? Тий. Ой шигээ. Мөнгөтэй чи. Тэгээд одоо ингээд аа. Танжин ах уу? Танжин. Түд ах уу? Тэгээ. Энэ хоёр орцохоор утсан чи ах уу? За тэгээ. Тэр нийлээр. Хана жижигрэнг болохоор энэ тэнд ингээ постон зогсоод байгаа юм шүү дээ. Бусдууд нь хаанаа? Одоо дээр байгаа. Одоо дахиад яшаах юм тий? За тийш. Хүүхдүүдээ баруун мархаа дөрмийн баримтлаа аваарай. За энэ хоёроос танаа ингөө. Сайн бацхан хүүхдүүдээ. За мөнгөтэй төшийг таньж гэнэ үү? Жижигрэн хийж байгаа юм тий? Танаа ингийн охтуудаас мэдж авдаг ш. Хин гэдэг нь нэрийг? Батар төсвөө. Бид ингээд манай мөнгөтэй төшний бүгд орцоод хамт тоглохоор болсон. Та хоёр нэгдэх үү өдөртөө? За нэгдээ. Шүүшээ. За амжт. Яа, за яг хаашаа аль ангир вэ? Ийшээ. За ингээд тагуул олцсон байгаа тий? За за. Хаан сууж байгаа бүгдээрээ мөнгөтэй төчнөө явах. Энэ хоол авч суучих уу? За бүгдээрээ ингээд засчих. За та нар манай цэгийг харж авах тэр нь асуулт хүнд тал руугаа байна уу? Ямар тал руугаа? Хүнд. Ихний дүр бол зарим ингээд амар эргэлзүүлсэн билээ. Сүүл рүүгээ хүнд олоо явчихсан. Сүүл рүү өндөрчихсэн. Аа ийм мэдэхгүй байх тийм гэсэн тийм тохиолдол зөндөө байна. Байсан. Багийн атгч ихнээс сонгох уу? Ганцхан гэсэн юм. За ганцхан багийн атгч сонгоод баяр хүргэе амжилттай. За та бүхэнд бүгд нь бас амжилттай. Энэ хэлэхгүй. За ихний асуулт. 8 дугаар сар хэдэн хоногтой вэ? За хоорондоо яа. Хүүхдүүд хоорондоо яа. 31 сар 31 ингээд. Нөөний 31. Би зэрэг нэг их шалгаад идэв шүү. Нээштэй 2 3 4 5 6 7 8 Гүйл 31. Яц и тавгартай нь 31 хоногтой тавгаргүй болохоор 28 байсан юм байна. 2 сар 28 хоногтой. 28 шүү. 8 сарын 31 хоногтой. Оо 31 ингээд би маргааш 9 сарын 1 болсон. Тийм шүү дээ. Тэгэхээр ийм сар. Шүү тийм гэсэн. Аврах юм шиг нэ. Сайн. 31 баяр хүргэе. Одоо манайхан бүгдээ наашаа харж байна. 1 2 3 4 5 6 7 буцаад 8 9 Тийм үү? Хоёр дахь асуулт. Ус ямар 3 төлөвт оршдог вэ? Усаа хатуу шингэн хий. Хийх чи. За ус бол хатуу шингэн хий гэдэг болно. За баярлалаа. Энэ бас бараг тийм юм. За гурав дахь асуулт. За. Тэгш өнцгт гурвчны катетуудын уртын квадратын нийлбэр гифтнуудын уртын квадраттай тэнцүү. Байж энэ юуны теорем бэ? Зөв. Жохон тэнэдэж байгаа ирдэж байгаа үгтэй нөө. Мэдээж Пифагорын теорем. Маш сайн байна. Баяр хүргэе. Энэ чи бич мартаагүй. Асуудал амархан байна уу? Гайгүй. Маш амархан байгаа зү тэ. Тэгтээ. За асуултаа зөв хариулах юм бол өнгөвтөр асуулт ингээд дуусна. Тэгээ гэрээ асуултаа орно тийм үү? Их Монгол улс хэдэн онд байгуулагдсан бэ? 36. Ой, шивнэхгүй юу? Эцэг шалгалт авч байгаа юм шиг. 1906 онд Чингис хаан руу Их Монгол улс. За 1200. Яг уу. Харуулда. 1206. Тэмүүжин Чингис хаанд өргөмжлөөс их Монгол улсыг 1200 За. Хасгасот юу дээ? Гэрээ асуулт гэж баярлахгүй мó. Гэрээ асуулт. Хоёр давхрын шатнаас 3 давхар дөө өгөх шатны хан дээр Чингис хааны хөрөг байгаа. Чингис хааны хөрөгний хоёр талд
Монгол бичгээр юу гэж мэл? Юу гэж үтсэн байгаа юм? Ингэдэм байлээ. Элегнэгт монголчууд их соёлоороо холбогдно гэдэг юм байлээ. Аха. Юуц нөөник Чингис хааны зургийн хажууд ингээ хоёр багтаа. Доочт нөө морины зурагтай. Элегнэгт монголчууд их соёлоороо холбогдно. Бусд мэдчихэж байгаа юу? Мэднэ. Очиж шалгаж үзэх хэрэг байгаа мó тэгвэл. Ер нь мэдчихсэн дээр хаа. Шалгаад үзтээ. Шалгуулаа. За тэгвэл хоёр нь явъя. Хин хоёр явах уу? За хаваа. За галигаар нуушаараа. За ЛИГ нэгтэй монголчууд их соёлоороо холбогдно. Супер. За баяр. За баярлаа. За таашгүй. Яа, таван шүү. За. Юу болов? Харин юу галтчлоо. Ямар тэгээ. Хотлоо хүнээс доо. За мөн яа сайхан галигаар нь бүгдийг нь уншчлаа. За одоо ингэж бүгдээрээ бүх асуултандаа одоогоор амжилттай хариулаад 450 мянган төгрөг авах хэрэгтэй болсон байна. За 6 дахь асуулт. Бразил улсын албан ёсны хэл нь ямар хэл вэ? Бразилч Португалийн голон байж байгаа юм. Ахаа Португалаар ярьдаг. Тий ер нь Уусаа тий Өмнөд Америк улсууд ч Португал, Испани тий ер нь тиймэрхүү хэлээр ярьдаг тий. Колумбич ер нь бол Испанаар төлөх байдаг тий. Португал. Португалаар. Португал гэж хэлээ. Бид бөндөө. За Бразил улс бол яхааргүй Португалийн колони байсан байна. Гэхдээ Португал хэлтэй байна. Гэхдээ гэр бүр амар гайхалтай. За. Бадат асуулт. Өөлөн ихийн хүүхдүүдийг нэрлэнэ үү? За Тэмүүчин. Билгүүдээ. За тэгээд Юуц нөөлийг чи ингээд 5 сонгодог. Үгүй тэр залуу. Оо тийм билүү. Оо юу ихээ. Өөлөн ихийн Тэмүүчин. Тийм охин ямар ч охин дүүтэй гэд ярьдаг байсан. Тийм. Гардаж тий. Ямар ч тийм. Охин дүүтэй. Тий. Тэмүүлүү. Тэмүүлүү. За ингээд дүүсаа дөрөв. Тэнгүүд дахиад нөгөө Чингис хаан дахиад нэг хоёр гүү байдаг байхгүй юу? Тэр өргөж авсан. Хоёр дахь ихнэрийн хүүхдүүд байдаг хоёр үед юм аа. За Тэмүүчин хасар билгүүдээ Тэмүүлүү. Тэгээд нэг удаа бол худлаа буудаад боломж алдна. Нөгөөх нь бол хөршөөс асаа. За энэ дөрөв идэд бодгоо. Хэд бодгоо чи дараагийнх нь амар хэцүү дараагийнх өршөөл болчтой байхгүй. Тэгээ одоо хөршөөсөө явж байгаа тэгээд ямар ч хариултгүй болчиход яах юм бэ? Тийм үстэй. Хариулт одоо хоёр бодож хоёул алдагчих юм биш үү? Би үсээ түүхэн. За хариултыг авъя. Багийн авахч ганц юм хариулна. Тэмүүлүү. За хэлээл. Тэмүүчин. За Тэмүүчин. Тэг алдах юм. За нэгдүгээр. За алдцгаах юм уу? За хэлээ хэлцүүлээ. За юуцаа Тэмүүчин хасар билгүүдээ тэгээд нөгөө охин дунд Тэмүүлүү гэдэг. Тэгээ нэг нь. Одоо нэг нь таагаас ураа. За буух. Бот. Тав дахь нь хин бэ? Бүлгүүтэй. За. Бүлгүүтэй. За. Өөдөө ихийн 5 хүүхэд бол Тэмүүчин, хасар, хачигун гэдэг. Тэмүүл. Та нарын ороод байгаа билгүүдээ бихтэр хоёр бол сочгол хатнаас төрсөн. Нөгөө Хүүхдээс мал амархан баг. Чингисийн хүүхдүүдийг нэртэй хурдан. За Зүрч хамгийн. Зүрч тийм. Тэгээд өгөөдөө цагаатай төлөв 4. Тулуугийн 4 хүүхдийг нэрлж болно. Тэгээ бас тийм нэг хүүхдүүд үлдсэн. За тэгээ тийм нэг хүүхд охин бий байгаамаа. За яг бай нэг боломж алдсан. Цаана дахиад нэг боломж байгаа. 8 дахь асуулт. За дуу хөгжим ямар дуу хөгжим сонсож байна? Ер нь л орчин үеийн шиг харж байгаа. Вандебо. Сонсдог. Ер нь сүүлийн үед амар их сонсдог байсан хөлтөд. За тэгвэл асуулт. Вандебо хамтлагийн 2 гишүүний жинхэнэ нэрийг нэрлэнэ үү? За энэ бол
Тэгж яваарай. Лайм хийлээ. Чи хэлээдсэн шүү дээ. Аха, тэгтээ тэр яг зүг болоо нөө нэг юутсан Ванде гэдэг нь болохоор нөө нэг жамцтай нэрсэн. Жамцтай их жамц. Баха. Тэгээд Эбон болохоор их болт. Тэг юутсан хоёулаа тархных. Хоёулаа тархных гэдэг нь надад идэв. Би бол энэ хамтлагийг сайн мэдэхгүй. Тэгээд та нарын насны хүүхдүүд л сонирхдаг гэхээр би асууж байгаа шүү дээ. Аха. Өвөө эмээнэр бол юу гэдэг тийм. Тийм өвөө юм. Харав нэг. Галаад оныхон чи юу дээ? Бэт юм. Бэт юм. За харуут. За чи. За харуутыг багийн ахлагч ганцхан хариуллаа. За. Их бол их жамц. Вандаа хамтлагийн хоёр гишүүний жинхэнэ нэрийг их жамц Эрдэнэ гэдэг юм байна. За. Харамсалтай байна. Ийм амархан асуулт дээр өшөө дахиад нэг боломж байна. Юу вэ? Эрдэнэ бол. Зүгээрээ заавал энэ одоо нэгдүгээр тоглоом. Хоёрдугаар манай ганц юм бол маш мундаг хариулсан шүү дээ. Бүх асуултууд тийм ээ. Тэг энэ хамтлагийг мэдчихсэн ганц хүн маань бас ганц юм байлаа. Тэгээд хэдийгээр алдсан ч гэсэн мундаг ялсан юм шиг алдаа хийлээ. Баяр хүргэе. Тэгээ та бүхэнд ингээд гүнсний мандаа ууган өдрөө өгөөж чихэр боо хуцаад компани ах эгч нар чинь ингээд яг та бүхэнд зориуж юм гоё гэдэг өгсөн. Хүүхдийн баярыг тохиолдуулаад мөн сүүн соёлыг төгөөж сүү хуцаад компани манай төрийн бас эрхлээ гэж. За ганцмэгтэй багийн ахлагч хамгийн нэг баяр хүргэе манайхаа. За нас руугаа аваад бидгээ аваараа. За манай хүүхдүүд бол үнэхээр мундаг байсан. Өста ямар ч хөөрхөн байгаагүй. За манай нэвтрүүлгийн бас нэг ивент очоод өөрийнхөө төлөө өдөрт нэг Витагреп гэдэг монс эми үйлдвэр өгдөг тийм ээ. За ингээд хүүхдүүдэд та бүхэнд шалгалт зүйлгээ амжилттай өгөөд эргээд дахин бүгдээрээ сайхан ордоо дахиад одоо магадгүй танаа гэрт ч юм уу зочиж магадгүй шүү дээ. Тэгээд бидний шалгасан асуудлууд нь та бүхэн маш мундаг хариулсан. Тэгээ нэг юм жирийн юм асуулт. Харин ингээд асуулт. Мөнгөтэй зочин дараагийн айд руу яваа. Баярлалаа. Баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. Зүгээрээ хэлээ зүгээр ярьж жагаад тэгээд боломж ашиг. Дуучлаа нэ манай. Зүгээрээ. Хэдүүлээ ихний бүгд эцсэн билэг. Тийм хүүхдээ баяр ихний билэг. Муу эцээ билэг. Надад хэлэхдээ нохоо хөшөө жимсийг хэрэглэж одоо ийм гоё эрүүл чирэг цоглог байгаа гэж хэлсэн. Тиймээс л бид гэр бүлээрээ нохоо хөшөө хамтдаа натур үеийг хэрэглэж тагтаагаа дэмждэг. Үнэний сүний цэцгийн тос. Амьдралаас бид олон сайн зүйлсийг мэдэрдэг. Тэр дундаа баяр хөөр, хайр дурлал, аав ээжийн хайр, анд найзын нөхөрлөл, амжилт бүтээлийн амт гээд олон мэдрэмжүүд бий. Гэхдээ үүн дотор аз жаргалын амт хамгийн сайхан нь. Тэрл танил амтыг өдөр бүр өгөөжийн борцгийг амтлахдаа бид мэдэрдэг. Өгөөжийн борцог өдөр бүр үнэхээр амттай. Мэдрэмжийн чөлөөс Venus брэнд. Ланчсид худалдаанд гарлаа. Lidl Hotpot ресторан. Японы номер 1 бүтээгдэхүүн Софи. Шинжлэгдсэн савлгаа худалдаанд гарлаа. Софи. Minute Maid Punch. Шин савлгаа. Хүүхдүүдийн 6 сарын 2-ны өдөр 11 цагаас Худалдаа хөгжлийн банкны ах эгчнэр маань хамгийн том, хамгийн олон сюрпризтэй хадгаламжтай мамо хүүхдийн баярыг Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Хүүхэд бүрт нээлттэй. Ирсэн хүүхэд бүрийг амттай
заримаг ундаагаар угтахаас гадна хүүхэд бүр өөрийн дуртай тоглоомууд дээрээ үнэгээ тоглож, бүлэгрийн матруудаа зураг авахуйч, циркийн үзүүлбэр үзэж, олон төрлийн шагнал суралцаанд оролцож, болохоос гадна хадгаламжтай болж Хонконгийн Дисней тэдэд гэр бүлээрээ ажиллах хийхийг хожих боломжтой. Эхний 500 хүүхэд төлбөр бэлэгтэй шүү. Ундаа шинжлэглээ. Олон төрлийн витаминаар баяжуулсан сахарын агуулмж багтай. Боророо ундаа. Гэртээ амтэн тижээдэг бол тэднийгээ улам хайрламаар. Хэрэг тижээдэггүй бол тижээмээр санагдтал онцгой сэтгэгдэл төрүүлэх хөгжилтэй инээдтэй киног гэр бүлээрээ үзээрэй. 5 дугаар сарын 31-ээс Ижээвэр амттын нууц амьдрал 2. Илбэрэлт ээч инхри өгтөйгтэнд баярлуулах хүслийн бэлгийг тань Еврош төлөв дэлгүүр танд санал болгож байна. Бэлэг дагуулсан бэлгийн багцууд 20% хүртэл хямдрлаа. Хайртай бүхэндээ барих хамгийн нандин бэлгийг нарангаас. Тэгээд би бодлоо. Орос үндэстний хоол хамгийн шилдэг. Заримдаа баг зэрэг төрөлжүүлэх хэрэгтэй. Хамгийн чухал нь бүгд хайраар хийгдсэн. Орчин үеийн эмчилгээ батлагдсан үр дүн. Миземин түүн дагуулгадах идэвхтэй бодисуудын тусламжтайгаар хоол боловсруулалтыг сайжруулж, хит цадгалдах мэдрэмжийг тэнцвэржүүлнэ. Миземин хоол боловсруулалтыг сайжруулна. Чанартай сайн ургамлын тосыг таних амархан. Ер нь тосыг шүүсэн болон шүүгээгүй гэж хоёр ангилдаг. Мэдээж 100% шүүсэн тос нь хүний биед шаардлагагүй зүйлсийг ялган ашигтай шимтжээл амин дэмийг авч үлддэг. Амттай хоол хийхэд хамгийн тохиромжтой төгс бүтээл бол корона. Та тос авахдаа эргэлзэх ямар ч шаардлагагүй. Хамгийн сайн нь корона. Корона 100% шүүсэн тос. Паркинг их урсын баярын хөтөлбөр гайхамшигт 7 хоногт таныг үрж байна. Хөтөлбөр 5 дугаар сарын 29-ноос 6 дугаар сарын 4-ний хүртэл үргэлжлэнэ. Хүүхэд багчуудад зориулсан ид шидийн орон, улаан малгайд хүүхдийн жүжиг, морин хуурын чуулгын концерт, таягт хүүхэлдэйн жүжиг, үнсгэлчин мюзикл, хамтлаг дуучид өдөр бүр тоглож байна. 7 өдөр 7 гайхамшиг үндэсний соёл амралтын хүрээлэн. Миний гэж өвдөхөөр гарн дурдаг. Нэг идэх атаа. Provision бичил орчныг хамгаалах дагуулгыг бий болгон гидсний хэвийн үйл ажиллагааг сэргэн дархлааг дэмжих үйлчилгээтэй. Provision таны гэр бүлийн эрүүл мэндэд зориулв. Minute Maid Punch шин савлгаа. Энэ дэлхийн жинхэнэ эзэн нь хэн бэ? Авраг Годзилла юу? Уран толгойд Гидора юу? Их дэлхийг сөөрүүлж мэдэх аимшигт тулаан удахгүй эхлэн 5 дугаар сарын 31-ээс Годзилла мангасуудын хаан. 4 төрлийн жимсний орцтой, витаминтай чихэр, айсбик, амттай, амны зугаа. Элэгдэж гэмтсэн үеийг эмчлэхэд сараас жил хугацааг шаардна. Терафлексийн идэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүд нь үеийн эдийн нөхөн төлжилтийг өөрийнх нь жамаар идэвхжүүлнэ. Терафлексийг 3 сарын турш тогтмол зөв хэрэглэснээр үеийн хэвийн хөдөлгөөнийг эргэн сэргээн нөхөн сэргээхэд хугацаа шаардагдана. Баяр. Big G зогсохгүй. Big Concert 2019 оны 6 дугаар сарын 7-нд төв цэнгэлдэх хүрээлэнд тасалбарыг Ticket Segment 1900-1800-аас. Сайн уу найзуудаа? Бидний уух дуртай боророо ундаа шинжлэгдэн олон төрлийн витаминаар баяжуулсан сахарын агуулмж багтай. Шин дүр төрхтэй боророо ундаа. Эцэг хорийг хайрсан хамгийн сайн мэдэн. Хөрөө татай мами бака. KFC Taco Bell зориулж байна. Taco. Мэдрэмжийн чөлөө Venus Brand. Нуурын хэдэн хүүхдүүд байна да. Биш орж утснаа. Сайн бацгаана. Энэ хэдгээр цэцэр бий? Рашинка гол. Орс цэцэр юм уу те? Орс цэцэр бий.
Сайн байна уу та? Өөр багш нь уу? Энэ бидний нэг боловсрол телевизийн мөнхөөс шнэ зүгээс явж байгаа байхгүй. Тэгээ би энэ хавар ингээ айдуудаар явж байгаад ер дандаа айдаар орж байгаа энэ жоохон хүүхдүүдтэй би уулзаад түүхтэй оролцоод нэг жоохон ч гэсэн асуух хугацаанд бүгдээрээ хамт нэг болоод ямар гэж бодоо хүрээд болох уу? Ер нь бол болох уу те? Би таны нэрийг хэн гэдэг үлээ? Тонгодог Тамир. Мөнхтэй зочин Баяр. Хөөе Алдар тэхийн 1-р зэргийн одоо чинь хэдэн хүүхд төрүүлсэн гэдэг үлээ. За Баяр гээд 50,000 төгрөг. Ингээ үүдний мөнгө шууд өгнө шүү дээ. Баяр үгүй. За. Энэ танаа ингээ хүүхд байгаа юм тий? Одоо яг эдгээр бүгдээр юм уу тий? Тэр хүүхдүүдээс байгаа юу? Нийтдээ хэдэн хүүхд вэ? 4. За. Энэ хүүхдүүдтэй сур анги руугаа ороод тоглох юм ба шүү дээ. Хүүхдүүдтэй ч танилцах очиж. За тэгээ. За ямар хөөрхөн хүүхдүүд тоглож байна. Хин гэдэг хүүхдүүд вэ? Здравствуйте. Здравствуйте. Баяр. Зовут Алексей Алексеевна. Алексей Алексеевна. За энэ ямар хөөрхөн хүүхдүүд вэ? Хин гэдэг өнөр? Их шиг. За таньж байна уу? За таньж байна уу? Сайн байна уу? Би хин блэ? Мөнхтэй. За хин блэ нэр? Агниста. Агниста. За Баяр. Манай Биндрия гэдэг. Биндрия. За яста мундаг. Энэ хин бэ? Усхойр. Усхойр орсоор хийдэг. Как тебя зовут? Меня зовут Усхойр. Я молодец. Бүгдээр орох уу? Тоглох уу? Та тоглох гэж боддог үстэй мөнхтэй чинь нэгт орцоо гэж боддог уу? Яа, за. За амжилт хүсье. Зохиороо. Яа, за орё. За, молодцы. Пойдем. За, энэ яста том анги. Энэ танай ангид нийтдээ хэдэн хүүхдүүд вэ? Нийтдээ 25 хүүхэд. 25 хүүхэд. Одоо яг хэдээс хэдэн насны хүүхдүүд вэ? 4.5-аас 6 нас хүртэл. 4-аас 6 нас хүртэл нэг ангид байт юм тий? Тий. За, танай ангийн хүүхдүүдийн зурц зураг энэ ямар сэдвээр зурсан зураг вэ? Чөдөтөл сэдв. Чөдөт сэдв. Ээж юм байна. Ээжтэй л холбоотой. Дандаа ээжүүдийг зурсан байна тий? Бүгдээ одоо ингэ ингээд ярилцчаад энэ хавьд ингээд нэг юм булан гаргаж байгаа суугаад тэгээд тогтоомоо эхлэх үү? За эхлэе. Агниста хэдэн настай вэ? 5 Дууд хэдэн настай вэ? 5. Өсгөр хэдтэй вэ? 5. Яа, их шигдэн? 5. 6. Биндрия. Та нар мөнгөтэй зочин нэвтрүүлгээ үздэг үү? Үздэг. Би хэн блэ? Мөнгөтэй зочин. Мөнгөтэй зочин. Асуултанд хариулахаар чи яадаг үлээ мөнгөтэй зочин? Мөнгө өгнө. Мөнгө өгдөг тийм ээ? Одоо би бол та нарт асуултанд хариулах юм бол ийм гоё тоглоомод өгнө шүү дээ. Таньж гэнэ энэ тоглоомодыг? Энэ юу вэ? Хэлээрэй. Робот. Энэ юу вэ? Тобот шүү дээ. Яа, энэ Wings байна. За энэ юу вэ? Консоли байна. Дараа нь дахиад консоли. Энэ юу вэ? Тобот байна. Ийм тоглоомнууд дуртай юу? Дуртай. Одоо та бүх асуултад бүгднийг хариулах юм бол эдрэг бүгднийг авах. Гоё юу? Гоё. За амжилт хүсье. Та нар хариулахад бэлэн үү? Бэлэн. Анхааралтай сонсороо заяа эхний асуулт. Замын хөдөлгөөний гэрлэн дохионууд байдаг. Ямар өнгөтэй байдаг вэ? Усан, шар, ногоо. Удаан шар, ногоо. За баярлалаа. Эхний асуултыг маш зөв хариуллаа. Энэ топд авах хэрэгтэй болсон шүү заяа. Яа, ададсараа бүгдээрээ. Ястаа мундаг ийм нэг топд авах хэрэгтэй болсон. Эхний асуултаа маш амжилттай байсан. Одоо хоёрдугаар асуулт. Сонсороо, сайн сонсороо. Бөөр алг бөмбөг гэдэг дууг үргэлжлүүлээд дуулна уу? Бөөр алг бөмбөг бүрэн жишээ эргэлдэг дандаа амиг нүлүүлдэг чамаг амтан хийсэндээ. Яа, тэгшээ. Бас мундаг. Хоёр дахь асуултанд амжилттай хариуллаа. Энэ юу вэ? Wings авах хэрэгтэй боллоо. Манайх яста мундаг байна тий. Тий. Эрхийн чинээ биетэй, тогоон чинээ малгайтай тэр юу вэ? За хоорондоо ярьцгаа. Юу вэ? Чанга ярьцгаа. Ийм
ийм том малгайтай ийм хэн жижигхэн биетэй. Аав. Аав. Танаа аав чи ийм эрхийн чиний биетэй. Үгүй их том малгайтай. Их том толгойтой. Тэр юу вэ? Юу вэ? Бисээ. Цэцэг. Цэцэг ээ. Дөхч штэ. За юу гэж бодож байна? Юу та төстэй байна? Мададлаа балчуушг. Адлаа цэцэг шиг. За цэцэг. Багийн агцууд цэцэг гэж хэлсэн тийм ээ? Тэгэхээр эрхийн чинээ биетэй тогоон чимээ толгойтой энэ бол мөөг байсан байна. Тийм ээ үү? Мөөг үү? За яах вэ? Тэгээд нэг асуудал ингээд өнгөрөөдөг тийм ээ? Одоо тэгээд дөрөв дахь асуулт. За жилийн 4 өдрийг нэрлэнэ үү? За нэрлээрэй. Хавар, намар, зун, өвөл. Намар. Халуу. Хавар, намар, өвөл, зун. Цэцэг. Биш. Тийм үсрэдэггүй маа. Хавар, намар, зун, өвөл. Ийм жилийн 4 өдөр байт юм байна, тийм ээ? Ийм том давхар болсон. За тасаа баяа. Яа, манай өсгөл бүр их баярлж шүү дээ. Яа. За гэрээ асуулт. Энэ хоёр юу вэ? Монкарт. Манай дуулбын дуртай Монкарт байна. Энэ бол Wings байна, тэ? Wings Club-ийн энэ юуны тагнууд байна? Тийм биш, усны тагнууд биш, тэ? Айша, за. Усны тагнууд. Ийм том шагнал авна. Гэрээ асуултыг хариулах юм бол. Дуу хоолойны тагнууд. Дуу хоолойны тагнууд. Яа. Манай хин бод ёстой мундаг мэддэг юм байна. Мэднэ. Тийм байна. За, одоо тэгвэл асуултаа мэдэрдэж ш. Асуултандаа хурдан хариулгасан гэж бодож байна уу? Амар мундаг техна. За, бүгдийн асуултаа тавь. Буруу хариулвал яах вэ? Авахгүй. За, тийм учраас бүгдээр хичээгээрэй заяа. За, шатаар дээшээ гарч ирээд анги руугаа орж ирэхэд шатны дээр туг талбай байгаа. Хэдэн ширхэг туг талбай байдаг вэ? Багнистаа 2 гэж байна. Одоо ийм туг. Монгол хэлтэй хэлж байна. Нэг. Үгүй ийм томоор нэг гэдэг ш. Нэг. Томоор нэг. Гурав. Нэг томоор нэг. Гурав. Агнистаа 2 гэсэн маа дуулим 2 гэж байна. Үгүй нэг гэж тийм том байдیں۔ Нэг. За нэг. Агнистаа юуны талбай байдаг вэ? Туг. Орос Монгол. Орос Монгол хоёрын туг байт юм. Дараагийн. Бас мундаг Орос Монгол их гэж манай дуулим. Өсгөө. Орос Монгол талбай. Биндрэ. Хитэн туг байдгүй дээ? Ганц. Их шигдэ юуны туг байдгийг? Монголын туг байдгүй дээ? Нэг. Гурав. Юм томороо нэг. Та нараас өглөө болгон ингээ аав ээжтэйгээ цуг ингээ шатаар ингээ алхаад байж хат хэдэн юм туг харагд. Окей. Ада 4 штэ. Бүр 4 болчихлоо. Одоо тэр Агнистаа 2 гэж байгаа байхгүй? Энд нэг болтой, энд 2 болчтой. Энд нэг болчтой. Нэг гэж байгаа нь гараа ор. Нэг гэж байгаа нь. 2. Өсгөө 2 гэж байгаа нь гараа ор. Тоо босоод за ингээ 4 хүүхд 2 үлээ. Олуулаа ингээ 2 гээ хийсэн юм чинь 2 гэж хариултыг авлаа. Одоо бүгдээрээ ившээдгүй тийш очиж тугаа үзье заяа. Тэхөө. За дуун сууж байгаарай. 2 штэ. Одоо би хараа. 2. 1. 2. Нэг штэ. Нэг. 2. Нэг. Хараа. За хэдэн туг вэ? 2. Ингээд ийм 2 толгойтой ийм бүрэгдтэй нэг талбай, энэ алтан саяын талбайтай ингээд 2 талбай шүү дээ. 2 туг шүү дээ. Яа, баяр үргээ. Би 2 гэсэн. Таман одоо ороод хүүхдүүдтэй хэлээрэй заяа. 2 штэ. 2 баяр үргээ. Para ийм том махаар араа. Нөгөө том их том чи авахар уцсан шүү дээ. Баяр үргээ. За ястаа мундаг. Одоо ингээд 5 асуулт үзсэн байгаа шүү те. Мэдэх үү? Мэднэ.
Мэдэн тийм ээ. За одоо нэг 5 асуулт ингээд ийм том тогтоомууд байгаа шүү дээ. Энэ юу вэ? Консони. За 6 дахь асуултаа асууя. Хэрвээ зөв хариулвал энэ консониг авна. Гоё юу? Гоё. За Улаанмалгаад гэдэг үдгэрийг мэдэх үү? Мэдэн. Улаанмалгаад имээдээ ямар хоол аваач гэдэг вэ? Хуушур. Яд. Яг мөн үү? Мөн. Хуушур. 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 Яд. Яагаад нет? Дуулим юу гэнэ? Бота, төмс, мах. Мах аваач тийм үү те? Бас шүл аваад. Шүл аваад. За хин биндрия юу аваач гэдэг те? Хуушур. Хуушур. А дуулим болохоор нет гэж байгаа байхгүй юу? За тэгэхээр Улаанмалгаад имээдээ хуушур аваач гэдэг юм байна. Баярлалаа. Консони аваад баярлалаа. Яй! За одоо ингээд 6 дахь асуултаа маш амжилттай хариулаад ийм том консони авахар болсон шүү. Дахиж тоглоом амар байна та нар? Амар. За одоо тэгвэл амжилттай хариулаарай. За ёо. За. Сайн бодно шүү. За. За. 5 хошуу малыг нэрлэнэ үү? За нэрлээрэй. Нэрхэр, тэмээ, яма, хэн, мөр. Үгүй гэсэн. Матар. Матар. Биндрээ хийгээ. За. Ухэр. Мэр. Тэмээ. Хэн. Матар. Яма. Үгүй матар. Яма штэ. Үгүй яма ой. Яма. Нет. Дуулим бол нет. Матар гэж байна. Яма. Яма юм биш үү? Би матар. За одоо багийн 5 хошоо малаа хийдэрэ. За. Чам. Мэр. Ухэр. За. Тэмээ. За. Яма. Матар. Ингээ хүмүүдэд. Одоо нэг дутуу. Хэн. Мөн үү? Мөн. Чи яа матар гэж бодож байна? Би матар зургатаар үзсэн. Матрыг зургатаар үзсэн юм байна шүү дээ. Тэгээ матар гэдэг юм байна. Хон юу гэдэг юм бэ? 5 дахь нь. За маш амжилттай хариулаад 7 дахь асуултаа маш амжилттай хариулаад дахиад нэг консони авах хэрэгтэй болоо. Баярлалаа. Ядцараа. Яа. За 8 дахь асуулт. Хүүхдүүдээ хоёрхан асуулт дутуулаад дуусах болж шүү. Хулганы үр төдийг юу гэж нэрлэдэг вэ? Хулганы хүүхдийг юу гэж нэрлэдэг вэ? Золдог. Биш. За ярилцаарай хоорондоо. Юу ээж? Юу ээж вэ? Өсгөө. Юу ээж вэ? Чи юу гэж? Хүүхднээ сөөлт юм шиг. Хулганы хүүхд нь. Наашаа та хүүхдүүдээ одоо ингээд нэг асуултаа хариулж чадахгүй хахаар нэг боломж ашигладаг штэ. Хэвтэрдэг үзэж яах. Хөршөөсөө асуудаг тий. Тэр боломжоо ашиглах уу? Одоо та нэг аав ээж нь гадаа та нэг авах гээд ирээд хүлээж байгаа да. Ашиглах уу? Ашиглая. Боломж ашиглая гэсэн хүүхдүүд гараа өргөе. Яа, тэгвэл бүгдээ яваад ээж за хоёр хүүхд явж ээж аваасаа асуух уу? Тий. За тэгье. За ээж аваасаа. Би чигсэн. Би яа. Гурав даяа. Өсгөө. Баяраа. Өөрийнхөө төлөө өдөрт 1 Витагрип. Ерөнхий ивентлэгч Burger King. Хамтран ажиллагч Lensman. За, аав ээж чинь та нарыг авахаа хүлээж байна уу? За, сайн байцгаана. Хулганы хүүхдээ юу хий? Хана тосоороо. Үчи. Тосгой. Чи дүү. Гүчи гэж мэдсэн үү? Хүн мэддэг байсан уу? Сонсоогүй. Тэг анх одоо хулганы зургийг гүчи хийх юм ба шүү дээ. Одоо ороод нөгөө ярдэ хэлээ те. За. За амжилттай хожоорой. За одоо тийшээ аваад. Яа, гүчи гэсэн биш үү? Хулганы зургийг гүчи гэж нэрлэх юм байна хүүхдүүдээ. За манайхан баахан асуултанд хариулаад нэлээ ядарсан байх. Ингээд өгөөж энэ гоё шоколадыг бүгдээрээ ингээд гоё. За маа. Би нэг аав ээжтэй өгнө. Би яагаад өөрөө идэхгүй вэ? Би амт татсан байгаа. Одоо та нар энэ олон эдрийг бүгднийг ингээд дараа нь ангийнхаа хүүхдүүдтэй өгөөрэй заа юу? За.
ангийнхаа хүүхдүүдтэйгээр энд ингээ айгүй олон байгаа. За юу? За. За анхаар. 9 дахь асуулт. Консоны хүүхдтэй кино үздэг үү? Үздэг. Яа, бүгдээрээ үздэг үү? Үздэг. Дөөдөм үздэг үү? Яг ганцаараа үгүй. Консоныгийн дүүг хин гэдэг вэ? Клойд. Зүү. Итгэлтэй байна уу? Итгэлтэй. Баярлалаа. За ийм том гой бодог консоны ахаар олдоостой хүүхдүүдээ. За энийг одоо ийшээ ингээ тавьчих. За хүүхдүүдээ. Одоо амжилттай хариулах юм бол энэ Deltatron-ыг аваад тэгээд энэ бүх тоолооныг бүгдийг авах болно. Гоё юу? Гоё. Хамгийн сүүлийн асуулт шүү. За юу? За. 8 дээр 4-ийг нэмэхээр хэд байдаг вэ? 8 гараа яаж хийдэг вэ? 10. 12. Яаж бодсон? Бид нэг сарбан суугаад бид тэр сарбанаараа ингээд шууд гараар ингээд бодчихдیں۔ За тэгвэл бүгдээрээ шалгая. За их шигтэй. За 8 уруу гаргаарай. Тий яг зөв. За одоо энэ дээр 4 уруу гаргаарай. Үсгөөйраа. Тэн мундаг доодма гаргаад энэ аваад. Энэ. Ингээ өргөд харуул та. Зүг. За манайхан тоодороо одоо. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163
Энэ бүх тогтоомод бүгдээрээ та нарын голдоо. За ингэ дуслаа гэс. За хүүхдүүдээ. За та нар бол энэ бүх тогтоомыг бүгдээрээ та нарыг болцсон, та нар авцсан байгаа. Одоо супер тоглолтод орох уугүй юу гэдгээ та нар шийднэ. Супер тоглолтод ороод асуултандаа зөв хариулвал гахаан дотор байгаа мөнгийг авна. Хэрвээ супер тоглолтод ороод асуултаа буруу хариулах юм бол энэ та нарын энэ тоглоомод бүгдээрээ минийх байна. Тэгэхээр та нар яг хоорондоо ярилцаарай одоо. Самтаг үлсмээр байна. Би ч гэсэн тоглоомоотойгоо үлдмээр супер тоглолтод ормоор гэлэн тэ. Өсгөө ямар байна? Монкарттай үлдмээр юм би. Дөө монкарттай үлдмээр юм. За, харин би винкстэй үлдмээр байна. Харин би консонтайгаа үлдмээр юм. Тийм үү? Томтой үлдмээр байна. Би монкарттай үлдмээр байна. Агнестай юу гэж бодож байна? Винкстэйгээ үлд. За манай хин хаван дуудма монкарт 2 монкарт аваа яа. Харин би сайтник консоны За агнестай аваа за ястаа гоё мундаг топ манай өсгөө аваа. За гоё. Консоны шүү манай хин консоны дуртай тий. Би тэрнийхэн технологийн аваа. Аваад очоод аваа за. Энэ чи бүгдээрээ та нар ингээд өөрсдийнхөө оюун ухааны хүч чадлаараа олж авсан тоглоомууд тийм ээ? Ингээд бүгдээрээ энийг сайхан тэнцүү гоё хувааж ангийнхандаа багт тийм ээ? За мөн бодсоор телевизийн ах эгч нараас чинь таар зориулаад ийм гоё бэлэг хийсэн байна. За таник конс. Ихшүүдэн. За Биндрия чи өөрөө хамгийн гоё тусаа тоглоом авсан уу? Авч чадсан уу? За үгүйдээ баяртай байна уу? Гоё байна уу? Гоё. За тэгвэл одоо ингээ мөнгөтэй бочин гахаагаа аваад дараагийн айд руу явлаа. Баяртай үгүйдээ. Баяртай. Яг би мэр бочих. Яа би ямар хөнгөн бараад. Харин битрих. Би часаач. Эцрэгөөчдөө. Яаж энийг авах юм бэ? Доошоо дэрэн руудаа буцаж орж ирэж байгаа л да. Тэгээ.
Entertainment-аар боловсрал олгох хөтөлбөр. Боловсрал телевиз. Кичнол хамтран бүтэв.